За тэмцээн маань эхэллээ. За тэмцээн маань эрэгтэйчүүдийн хасах 54 кг буюу эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жингийн тулаануудаар эхэлж явагдаж байна. За 54 кг-ийн онцлог бол хамгийн хөнгөн жин гэдгээр мэдээж хамгийн хурдан жин байгаа. За хөгжлөнгийн тамирчин гидсэнд толч 2 оноо авлаа. За токондогийн спорт маань бол за гидсний хамгаалтанд өшгөх юм бол энгийн өшгөлт хийхэд 2 оноо авдаг. За эргэлттэй өшгөлт гидсний өшгөлт хийх юм бол 4 оноо авдаг. За толгоонд энгийн өшгөлт хийхэд 3 оноо авдаг. Толгоонд эргэлттэй өшгөлтөд 6 оноо авдаг байгаа. За тэгээд саяын цэнгэр булангийн тамирч одоо газар унаад торгуул авснаар эрсдэгч тамирчинд 1 оноо нэмэгдэж орсон байна. Газар унах юм бол торгуулыг авдаг. За тэгээд торгуул авах юм бол өрсөлдөгч тамирчинд 1 оноо нэмэгдээд явдаг байгаа. За толгойд бүх булангийн тамирчин маш амжилттай тоглолоо. Онооны харьцаа 12-3. За улаан булангийн тамирчин. За цэнгэр булангийн тамирчин. За тэмцээн маань 2 дахь үе, тоглолтын маань 2 дахь үе эхэлсэн байна. За одоо улаан булангийн тамирчин бол зайлшгүй нүийг л авах шаардлагатай. За тэгээд ерөнхийдөө тэмцээний хамгийн ихний тоглолт бол бас аль тамирчинд бол эвгүй байдаг. Тэмцээнийг нээх, ер нь бие барих, сандрах, за зарим тохиолдолд одоо бие халаалт арай дутууч юм шиг санагдах. Тиймэрхүү тохиолдол байдаг. Улаан булангийн тамирчин маань бол бас тиймэрхүү байдлууд ажиглаж гэнэ үү гэж харагдаж байна. Жохон бие барьсан, хөдөлгөөний хувьд бол их жохон саадтай харагдаад байна. Цэнгэр булангийн тамирчин бол харин арай туршлагатай юм уу? Чөлөөтэй байж оноонуудаа авсаар байна. За тэгээ 2 дугаар үеийг мөн давмгайлаад явж байна. За толгойд одоо маш хөнгөн тоглож байна да. Тэгээ токондогийн тамирчдын маань хамгийн гол онцлог бол одоо хөл бол маш сул сонголт бол үнэхээр уян хатан байдаг. За одоо толгойд үнэхээр амархан тоглож 2 үе ил тав байдлаар ялснаар тоглолтондоо ялж байна.